Өдрийн мэнд хүргэе. За миний YouTube channel-ийн одоо нэгэн үзэгч маань одоо Capex гэдэг энэ Монголд одоо нэгж шинэ биржийн тухай одоо бас мэдээлэл өгөөч гэсэн учраас бас тодорхой бас ганц хоёр өдөр судаллаа. За тэгээд та бүхэнд өөрийн олж мэдсэн мэдээлэл болохоор гэж бичлэг хийж байна. За Capex биржийн хувьд бол Capex CMN гэдэг шинээр нэгдсэн бирж байна. За энэ биржийн хувьд бол ганцхан одоо крипто арилжаа, крипто, Ethereum, Bitcoin-ы арилжаа гэхээсээ илүү одоо нөгөө та бүхэн мэдж байгаа бол Forex-ийн арилжаа болон за үнэцээс за дээрэс нь металлын арилжааг бол одоо хамттан ингээд хийх зорилготой. Ерөнхийдөө тийм дижитал одоо арилжааны бүх төрлийг бол нэгтгэж нэг бирж дээр ингэж төвлөрүүлэх зорилготой бирж юм байна. За тэгэхээр яг бусад одоо нэг CoinHub, TradeMage гэдэг юм уу бусад биржүүдээс бол арай жоохон одоо ялгаатай гэж ойлгож байна тийм ээ. Ялгаатай юм байна. Арай өөр гэж ойлгож байна. Мэдээж яг тэр хөгжүүлэлтүүдийг хийх нь бол бас цаг хугацаа гарах ба. Гэхдээ яг roadmap-ыг уншихад бол бас арай өөрөөр сэтгэж байгаа мó гэдэг тийм зүйл ажиглагдсан. За хамт олон фаундеруудын хувьд бол бидний сайн мэддэг нөгөө Монголын e-баримт гэдэг байдаг шүү дээ. Тэрийг хийсэн хамт олон харагдсан. Тэгэхээр бас яг тодорхой туршлага бол мэдээж байгаа л ах. Гэхдээ мэдээж Монголд ялангуяа дөнгөж одоо энэ бирж гэдэг те крипто гэдэг салбар чинь дөнгөж эхэлж байгаа учраас яг тэр бирж чинь тэрнээсээ 100% илүү энэ нь илүү сайн гэдэг зүйлийг бол хэлэхэд бол одоо эрт байгаа. Тийм учраас цаг хугацаа явахын хэрээр тэгэл яг ялгагдаад үлдэн зүгээр яг road map-ыг уншиж үзээд арай илүү онцлогтой, арай бас хамт олон арай илүү одоо туршлагатай баг хамт олон юм уу гэсэн бас гайгүй юм уу гэсэн юмудаа л ингээд шүүрдэж та бүхэнд хүргэж байгаа шүү гэдгийг бас хэлье. Гэхдээ нөгөө энэ нь илүү гэдэг утгаараа биш шүү гэдгийг бас та бүхэнд анхааруулж хэлье дээ. За энэ биржийн хувьд бол онцлогтой нэг зүйл нь шинэ хэрэглэгчийн бүртгэл гэдэг байгаа. За мэдээж бирж маань бол өөрөө нэгдээд удаагүй учраас одоо хэрэглэгчээ татахын тулд шинээр бүртгүүлсэн хүмүүстэй 40 мянган одоо CPX буюу нөгөө өөрийнхөө биржийн үндсэн одоо токеныг бол бэлгэлж байгаа юм лээ. За тэгэхээр та бүхэн бас шинээр бүртгүүлээд энийг бас авч болно. За бид нар мдээгүй байхад буюу одоо энэ бирж дөнгөж нэгдээд яасан бэ гэхээр энэ Capex-ийнхаа үндсэн токеныг бол гаргасан. За энэ үндсэн токеныг гаргаад яасан гэхээр анх 0.25 мөнгө буюу одоо нэг төгрөг арай хүрэхгүйсэн шүү дээ. 4-ний 1-ээр нэг төгрөгийн 4-ний 1-ээр бол өрсөн захиалга хийсэн. За тэр нь бол 11 сарын 8-наас 11 сарын 9-ний 18 цаг хүртэл хийгээд дууссан юм лээ. Бид нар бол энэ нөгөө үндсэн токеных нь IOS ер нь бол хоцорсон гэсэн үг. За тэгээд яг гэхээр явцсан ингээд дүүрээд за энэ хэсэг дээр нь бас та бүхэн бүртгүүлж орсныхаа дараа white paper нагаа. За энэ white paper-ыг нь бас татаж аваад уншаарай тий. Гэхдээ би танарт өөрийнхөө судалсан юмыг бол хэлж өгнө. За ингээд аль хэдийн одоо IO буюу өртсөн захиалга нь бол одоо хийгдсэн. За зорилго нь бол зөвхөн одоо крипто арилжаа биш, Forex болон үнцаасны арилжаа. За нөгөө металлын арилжааг давхар ингээд хослуулж хийх зорилготой. За нийт биржийнх нь 80% нь крипто currency байх юм байна. За 20% нь бол бусад одоо тэр үнцаас болон Forex-ийн арилжааг хослуулах гэсэн зорилготой ийм бирж бол байна. За бүртгэлийн хувьд бол та бүхэн анзаарж байгаа бусад одоо биржүүдтэй л адилхан юм бүртгэл бол явагдана. За миний зүгээр олж ойлгосноор энэ биржийн хувьд 7 хоног болгон биржийн арилжааны гүйлгээний шимтгэлийн одоо ногдол ашиг гэж 7 хоног болгон тараана гэж ойлгосон. Тэгээд та бүхэн бас white paper-ээс нь илүү судалж үзээрэй те. 7 хоног болгон бол хийх юм билээ. Арилжаа
арилжааныхаа шимтгэлээр тодорхой 80%-ийг нь гэсэн баг шүү, тодорхой биш. 80%-ийг нь одоо энэ өөрийнхөө саяны аюу зарласан койн эзэмшиж байгаа хүмүүстэй 7 хоног болгоо ногдол ашиг өгнө гэсэн ийм зорилготой юм блэ. За тэгээ бүртгүүлээд орсны дараа бид нарын хийх зүйл нь юм бэ гэхээр хамгийн эхлээд бид нар KYC буюу бичиг баримтны баталгаажилт хийн. Энэ дээр бас нэг юм хэлж өгнө. Анх ингээ бүртгүүл хийнгүүт таны мэйл хагинд нэг ийм баталгаажуулах линк ирнэ шүү заяа. Тэгээ энэ линкэн дээр дараад эхлээд одоо бүртгэлээ баталгаажуулчаад араас нь логин буюу одоо бүртгүүлсэн зүйлээрээ нэвтэрч орно. За нэвтэрч ороод хэрэглэгч гэсэн энэ хэсэг дээр дарна. За тэгээд дарангууд яах юм гэхээр KYC буюу бичиг баримтны баталгаажилт хийх юм одоо мэдээллийн өгснөгт гарч ирнэ. За энэ дээр нь бид нар мэдээллүүдийг хийгээд дарахаар за ерөөхдөө бол амжилттай за түр хугацааны дараа ингээд хариу өгнө гэсэн юм гарч ирж байгаа. За ингээд баталгаажилтаа хийгээд хүлээж хооронд нь бид нэр үндсэн юуруугаа ороод ингээд танилцахаар за шинээр бүртгүүлсэн хүмүүст бол саяны нөгөө аюу зарласан үндсэн биржийн токеноос 40,000 ширхэг өгөх юм байлээ. За тэгээ энэ дээр нь болохоор урамшууллын үргэлжлэх хугацаа 5 хоног гэсэн байгаа. Тэгээд тэгэхээр нөгөө сая шинэхэн байгуулагдсан юм чинь бас яаж магадгүй. За тэгээд та бүхэн тэр white paper-ыг ингээд ухаад үзэх юм бол ерөнхийдөө нийт одоо койных нь одоо тоо ширхэг за тэгээд нийт койны 70% нь буюу 140 тэрбум ширхэг нь одоо олон нийтэд санал болгосон ч гэдэм. За 30%-ийг нь бол 60 тэрбумыг нь бол одоо компани эрсдлийн санд үлдээнэ. За мөн одоо 5 тэрбум төгрөг нь бол урьдчилан захиалга. За 1 сар төгжих нөхцөлтэй гэхээр АЕ-өөс өмнө бол хүмүүс 5 тэрбумыг одоо урьдчилан захиалгаар авсан гэсэн үг ээ. Тэгэхээр за тэгээд 30 тэрбум нь бол АЕ дээр за нийт одоо биржийн шимтгэлийн орлогын одоо орлогоос бол одоо урамшуул олгож хуваарлна гэж. За тэгэнгүүтээ нийт биржийн одоо 80% нь бол крипто айлууд. За үлдсэн 30% нь бол форекс болон за босод одоо түрүүний яриад нөгөө үнэт цаастай тэр одоо төрлийн арилжаанууд байх юм байна. За АЕ-өөс босгосон мөнгөний зарцуулалт нь болохоор 28 тэрбум төгрөгийг биржийн үндсэн хөгжүүлэлтэнд зарцуулна. За тэгээд 7 тэрбум төгрөгийг компани үйл ажиллагааны зардал гэсэн ийм зүйлтэй. За ер нь бол та бүхэн бас өөрсдөө white paper-ыг уншаад үзээрэй. За дараагийнх нь болохоор биржийн хөгжил буюу нөгөө road map гэдэг зүйл энэ дээр харагдаж байгаа. За 21 оны 4-р улиралд бол биржийн нээлт бол АЕ бол сая болсон. За ингээд 22 оны 1-р улиралд аппликейшн гарна. За мөн Forex болон бусад түрүүний ярьсан одоо төрлийн арилжаанууд нэмэгдэн. За 22 оны 3 сард бол бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах. За Android компаниудыг бол компани байгуулах юм байна. За тэгээд крипто зээл хадгаламжийн үйлчилгээ. За тэгэнгүүтээ 22 оны 4-р улиралд болохоор Chicago Merchant гэдэг exchange-тэй бол хамтан ажиллагаа хийнэ. Гэх мэтлэн за ингээд ерөнхийн нэг ийм төлөвтэй бирж бол Монголд бас шинээр нээгдэж байна. Та бүхэн white paper-ыг нь болон за үндсэн өөрсдийнх нь зорилго те бүх зүйлийг нь бас илүү дэлгэрэнгүй ингээд уншиж үзээрэй. За 7 хоног болгон арилжааны шимтгэлийн 80%-ийг бол энэ үндсэн токено эзэмшиж байгаа те хүмүүстэй бол ногдол ашиг хэлбэрээр хуваарлж өгнө гэсэн ийм зүйл сонссон. Тэгээд бас хөгжил яаж явахын road map яаж хэрэгжих вэ гэдгийг бид нэр харахад үлдсэн. Тэгээд одоо Монголд ингээд байгаа олон биржүүдийг бол тэр нь энэсээ илүү гэдэг одоо хандлагаар бол ерөөсөө ярьж болохгүй байгаа. Яа тэгэхээр бүгдээрээ шинэ. Тэгээд явцын дунд угаасаа л харагдана. Тийм учраас бол та бүхэн өөрсдийнхөө хэмжээнд итгэл үзүүлсэн бол тодорхой хэмжээний бүртгэлээ үүсгээд ингээд цаашаа яваарай. Би бол яаж байгаа гэхээр зүгээр өөрөө судалж үзээд
За ер нь арай баг хамтал нь гайгүй юм да шүү цаашаа явах боломжтой юм уу да гэсэн одоо зүйлүүдээ л та бүхэнд ингээд харуулж байгаа шүү. Тэрнээс энээсээ илүү гэдэг утгаараа бол ерөөс яриаггүй. Тэгж ярих ус ямарч боломж авахгүй. Тэр бол хамаагүй эрт байгаа. Цаг хугацаа л ингээд бүгдийг харуулна. Аль баг хамтал нь илүү хүчтэй одоо тий чанартайгаар гүйцэтгэлтэй ажиллаж байгаа юм бэ гэдгээсээ хэн нь одоо сайн бирж болох вэ? Аль нь илүү доктортой урт хугацаанд энэ салбарт оршин тогтнох вэ гэдэг нь харагдана гэсэн. Тийм учраас та бүхэн өөрөөсөө энэ Capex руу ороод бүртгэлээ хийгээд юу ч гэсэн одоо өнгөө өгж байгаа энэ 40,000-ыг аваад байхад бас илүүдэхгүй бах. Тэгээд цаашаа юу болох вэ гэдгийг бид нэ хүлээх л болцсон гэсэн. За ийм байна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.